Бусдын буруутай үйлдэлээс олж осолд орж гэр бүл хайртай хүмүүсээ алдсан иргэн ин хамглан иргэд олон нийтэд хандлаа. Тэднийг гэр бүлээрээ Төв аймгийн Эрдэнэ сантаас Баянгор аймгийг зорих үед нь согтууж болооч гинт урсгал сүрж осол гаргаан түүний эхнэр болон 5 сартай бяцхан охин 17 настай хүн газар дээр нас оржээ. Бусдын буруутай үйлдэлээс олж 2 хүүгийн хамт үлдсэн ин хамглан одоо ч гэмтлийн эмнэлэг твтэн эмчилүүлж байгаа бөгөөд хэргийг үнэн зөвөр шийдэхэд туслаач хэмээн та бидэнд хандлаа. Намаа их хамгаалсан гэж би ингээд ном зарж амжилтдаг. Эхний 4 хүүхэдтэй хүү юм баамаа. Тэгээ өчтөр агаас байхтай. Түүнийг Эрдэнэ сандсан Баянгор аймаг руу ингээд явж исэн. Түүнийг Эрдэнэ сандсан явж исэн. Эсвэл цагаантай харьяар урсгал сүрж ирээд миний машиныг мөргөөд дотор нь исэн манай эхнэр 5 сартай охин 17 настай хүмүүс Атер дээр ишин тавьсан байна. Тэгээ би нэг 2 хүү маань үлдсэн. 2 хүүхэд хөлтөрөө босгоод байхын хажуугаар энэ харьяар нь мөргсөн машиныг жолоож өөрөө эхнэртэй миний амаа ухааж эхнэр нь чи хүн алчлаа штэ гэж загнажсэн чинь өнөөдөр болохоор зэрэг эхнэр нь өөрөө машин байсан болоод ингээд яриагаа өөрчилсөн. Би яагаад тэр тэнд байх өөрөө ингээд гэрчийн юмш байгаа байхгүй юу? Тэгээд надад яг үүндээ хэдэн намаа хэлүүлсгээд хэвшээ үлдэх бүх мөнгө өгчсөн байсан болохоор өнгөж чахам байхгүй. Надад ингээд 200 туслалцаа өгч ямар нэгэн хойч байвал энэ хэлгээд надад тус болооч. Би бас чадахгүй ч гэсэн шудраг өсөйг сахиж эхнэр хүүхдийнхаа амь насыг хохироосон хүнтэй тэр хууль ёсныхан дагуу хайцыг хүсэж байгаа маа. Миний би одоо өөрөө одоохондоо орноосоо босч чадахгүй. Гэвч гэхдээ орноосоо босоод цаашдаа шудраг шүүхэд очиод надад өнгөлөх хэрэгтэй байна. Та бүхэн миний монголчууд тусуулаач. За мөн өчигдөр орой гихтэл хонхрын замд хур тэтрүүлэн явсан машин замын арчлага мөргөж шатжээ. Их сурвалжуудын хэлж байгаагаар тухайн тээврийн хэрэгслийн жолооч согтуу байсан гэдгийг хэлж байгаач цагдаагийн байгууллагаас хэргийн талаар эцэслэн мэдээлэл хараахан өгөөгүй байна. За энэ бичлэг дээр гихтэл зам товчлох цаг хэмнэх нэрийдлээр амь насаа эрсдэлд оруулж байгаа иргэн харагдаж байна. Энэ мэтчлэн баталгаагүй зам даваа гол усаар зөрж хур тэтрүүлэх, арх согтууруулах ундааны зүйл хэрэгэлсэн үедээ жолоо барих зэргээр өөрийн болон бусдын амь нас эд хөрөнгийг эрсдэлд оруулж байгаа тохиолдол их байгааг цагдаагийн байгууллагаас сануулж байна.